За тэгэхээр зэрэг өнөөдөр Монгол улс даяар Монгол Улсын ерөнхийлөгч 2017 оны ээлж сонгуулийн үйл ажиллагаа эд өрнөж байна. Манай Хувд аймгийн төвшөнд. За Жаргалан цумын одоо сонгуулийн хороо байгуулагдаад үндсэндээ сар гарантай. За сонгуулийн ажлыг зохион байгуулагч нар бусад зохион байгуулагч нар бас томилогдсон. За эдгээр хүмүүс бас томилогдоод үйл ажиллагаагаа эхлээ явж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлж сонгуулийг зохион байгуулалтад олгогдсон үйл ажиллагааны одоо төлөвлөгөө цаг хугацааны график гаргалаа. За энэ хугацаанд сумын сонгуулийн хороо бас төлөвлөгөөнд тусгацсан асуудлаа хэрэгжүүлэх зохион байгуулах үйл ажиллагааг бол хэрэгжүүлж үндсэндээ бол сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ бараг хангаж байна гэж ингэж хэлж байна. За дараагийн дугаарт нь 90 зүгээр манай Жаргалан цумын төвшөнд хамгийн олон багтаа ийм сүмшүүд 12 багтаа. За 12 багийн маань санал авах байрны үйл ажиллагаа үндснээ бараг бүрэн жигдэрсэн. За юуны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн одоо огт санал өгөх дээр сонгуулийн ерөнхий хорооноос ирсэн иргэд хөтөлбөрчдөг хөрөгддөг урилгууд бол үндсэндээ бол тарж дууслаа. За дараагийн дугаарт нь манай хамгаалтын байгууллага, галын байгууллага улсуудаас сонгуулийн хорооны ажилдаа танилцж за эдгээр хүмүүс бас тэр өөрсдийнхээ хариуцсан үйл ажиллагаанд бас хяналттай зохион байгуулах, ажиллах энэ нөхцөл байдлыг бас хангалаа. За сонгуулийн хороодын сонгуулийн санал авах байруудын хаяг өнөөдрөөс эхэлж одоо хадагдах ёстой. Энэ хаягны асуудал бас бүрэн хадагдаад одоо дуусч байна. За сонгуулийн одоо зохион байгуулах, явуулах сонгуулийн хорооны бие бүрэлдэхүүнд бас сургалт семинар зохион байгууллаа. За сумын сонгуулийн хорооны бие бүрэлдэхүүн өөрсдийнхээ ажил үүргийн хуваарын дагуу багуудыг бас хариуцсан авч багуудын ажил төрлийг бас багуудын санал авах байрыг тогтцоолох энэ ажилд бол үндсэндээ бол тодорхой төвшөнд ажиллаж байрууд үндсэндээ бол бэлэн болж байна. За сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулаад бид нэр сонгогчдын нэрсийн жагсаалт одоо хугацаанд бас санал авах байранд бас хүрсэн. За манай сонгогч иргэд бол өөрсдийнхөө харьяаны багдаар очоод өөрсдийнхөө одоо нэрсийн жагсаалтаа танилцаад за би тэдэн тоотод орсон суудаг шүү гэдэг нэрээ харчгаад хэрэг байхгүй бол улсын бүртгэлийн хэлтсийн хүмүүстэй хамтраад тэрэнд очиж санал хүсэлтээ хэлээд за би ийм одоо хаягн дээр байх хэрэгтэй нэр байхгүй байна гэдэг асуудал бол тавих юм бол хөнгөн шуурхаа үйлчлэх нөхцөл болцоо бол бүрдсэн. За хамгаалтын албанд гардаг манай цагдаагийн байгууллага улсууд бол 12 санал авах байранд бол бүгд одоо нэрчсэн бэлэн байна. За дараагийн дугаарт нь манай улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нар бас багуудаа хариуцаад авчихсан байгуудаа бас ажиллаж байгаа. За одоо бид юуны өмнө юу хэлэх ёстой гэхээр зэрэг санал авахаас одоо 5 хоногийн өмнө зөөврийн битүүлсэн саналын хайрцагаас санал авах хүмүүс өөрсдийнхөө одоо санал өгдөг өөрснийхөө одоо багдаар очоод тэр багдаар одоо манай сонгуулийн санал авах байрны зохион байгуулагч зохион байгуулагч нар байж байгаа. Тэр хүмүүст хүсэлтээ гаргаад за би бол эмнэлэгт ингээ хэвтэж байна. За ийм одоо юутайгээд хүсэлтээ гаргаад өөрийнхөө харьяаны тэр санал авах байранд бол хүсэлтээ өгсөн үндсэн дээр зөөврийн битэмжлэсийн хайрцагт санал авах өгөх ийм одоо болцоо бол бүрдэж байгаа. За дараагийн дугаарт нь ерөөсө сонгуулийн ажиллагаа бол орон нутгийн цагаар өглөөний 2017 оны 6 дугаар сарын 26-ны өглөөний 6 цагаас орооны 21 цаг хүртэл сонгуул явагдана. За энэ хугацаанд манай иргэд ирж одоо Монгол улсынхаа төрийн тэргүүнийг одоо сонгох энэ одоо улс төрийн энэ том ажилд гар бие оролцох сэтгэл санаагаа зориулах ийм шаардлагатай гэж ингэж хэлмээрээ ингээд нийт сонгогчд хувь дотоохоо нийт иргэдэд 2017 онд эрүүл энх тунх ажил жаргалтай дүүрэн бэлэгтэй сайхан амьдрахын яриалыг дэвшүүлье. Тэгээд үлдсэн бас асуудлыг манай сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга манай Жаргалан цумын засаг даргын тамгын язгын дарга маань одоо та бүхэнд бас мэдээлэл өгнө.
За Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаа, сумын сонгуулийн орон зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар 3 төрлийн мэдээллийг иргэд сонгогчдод хүргэхээр байна. За тэгэхээр одоо Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт ирж саналаа өгөх сонгогч шилжиж ирсэн сонгогч бол 6 сарын 16-наас өмнө одоо холбогдох хэсгийн санал авах байруудад очиж бүртгүүлэх ёстой байгаа. Мөн 2017 оны 6 сарын 25-нд зөөрийн битүүмжилсэн саналын хайрцагаар сонгогчд саналаа өгөхөөр байгаа. Зөөрийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх хүмүүс бол 6 сарын 21-ээс өмнө буюу одоо санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө одоо энэ эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөрийн битүүмжилсэн хайрцагаар өгөх хүмүүс бол эрүүл мэндийнхээ магадлалаа болон мөн зөөрийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх тухайга санал авах байранда хүргүүлнэ. Энэ бол 6 сарын 21-ээс өмнө буюу санал авахаас 5 хоногийн өмнө одоо энэ саналаа ирүүлсэн байх ёстой. Дараагийн дугаарт нь улс төрийн намууд бол ажиглагчдынхаа улс төрийн намнууд ажиглагчаар ажиллах хүмүүсийнхаа бүртгүүлэх ажлыг хүсэлтээ 6 сарын 23-наас өмнө ирүүлсэн байх шаардлагатай. За зөөрийн битүүмжилсэн хайрцагаар санал авах үйл ажиллагаа бол 6 сарын 25-ны орон нутгийн цагаар 8-аас 19 цагийн хооронд зохион байгуулагдана. Ингэхээр манай иргэд сонгогчдод одоо гэртээ асаргаанд байгаа буюу эрүүл мэндийн шалтгааны улмаас ирж саналаа өгөх боломжгүй ийм хүмүүс бол эрүүл мэндийнхээ магадлалыг авчирч 21-ээс өмнө авчирч энэ санал авах байруудтай хэсгийн байруудтай өгөх нэ. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн Ховд аймгийн хэсгийн хороодын нутаг дэвсгэрийн төвүүдийг та бүхэнд танилцуулъя. За манай Жаргалант сумын сонгуулийн хороонд одоо 12 багийн нийт 18273 сонгогчдын нэрсийн жагсаал бүртгэгдсэн байна. За ингээд одоо нутаг дэвсгэрийн товыг та бүхэн төв одоо хаана сонгогчдод очиж саналаа өгөх талаар та бүхэнд мэдээлэл хүргье. Алаг толгой баг буюу 1114 дугаар хэсгийн хороо 12 жилийн 1-р сургуулийн зааланд хурлын танхимд Баатар хайрхан баг буюу 1115 дахь хэсэг 12 жилийн 7-р сургуулийн номын санд Бичигт баг 1116 дугаар хэсэг буюу Бичигт баг 13 дугаар цэцэрлэгт 1117 дахь хэсэг буюу Буухт баг 12 жилийн 6 дугаар сургуулийн спортын зал 1118 дахь хэсэг буюу Буянт багийн хэсэг 12 жилийн 6 дугаар сургуулийн хурлын танхим 1119 дахь хэсэг буюу Жаргалан баг Хөгжил политехник коллежийн хичээлийн 1-р байр 1120 дахь хэсэг буюу Магсаржив баг прогресс сургуулийн спорт зал 1121 дахь хэсэг буюу Наран баг Хөгжил политехник коллежийн соёлын төв 1122 дахь хэсэг буюу Аршаант баг 12 жилийн 2-р сургуулийн хурлын танхим 1123 дахь хэсэг буюу Тахилт баг 12 жилийн 7-р сургуулийн спорт зал 1124 дахь хэсэг буюу Хайрхан баг 12 жилийн 3-р сургуулийн хурлын танхим 1125 дахь хэсэг буюу Цамгар баг Цасталтай цогцлог сургуулийн хурлын танхим тус зохион байгуулагдана. За тэгээд иргэд сонгогчид та бүхэн Монгол Улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцохыг та бүхнээс уриалж байна.